юу чинь Украины төлөөлөгчд Америкийн төлөөлөгчдтэй уулзаад дуусаад тэгээд дараа нь өчигдөр байна уу те Оросод нөгөө Виткоп Кушнер хоёр чинь Оросын Путинтэй уулзсан байгаа. Тэгээд энэ яг одоо өнөөдөр бол ерөөсөө шувтал хүмүүс тэргөө нөгөө үр дүнгүй болно гэдэг нь бол ойлгомжтой байсан шүү дээ. Угаас анханасаа гэвч бас нэг ямар нэгэн нөгөө өхмөл цэгээс хөдлөнө гэдэг чинь бас дээр юм удаа л гэд бодсон. Би тэгээд түрүүчийн бичлэгэн дээр энэ Виткоп гэж хэм бэ, Кушнер гэж хэм бэ гэд ярьж өгсөн байгаа. Гэхдээ надад нэг юмыг би яад чинь энэ Трампын хөргөн Кушнер за Виткоп бол Оростой холбоотой гэдэг нь ойлгомжтой. Би тэгээд энэ Трампын хөргөн Кушнерийг ямар нэгэн байдлаар Оростой холбоогүй цэвэрхүү юм болов гэсэн чинь үгүй юм байна шүү дээ. Тийм болохоор эднэрээс бол найдах юм угаасаа байхгүй юм байна. Энэ Кушнер ч юм болохоор тэр өөрийнхөө хувийн хөрөнгө оруулалтын компани Infinity Partners гэсэн энэ юунд Оросын одоо их усүртэй холбоотой санхүүжилт хилэлцээ хийсэн байх бас асуудалтай юм байна. Тэгэхээр энэ юу гэсэнгүүл Оросын газрын тоос эрчим хүчний томоохон компани болох тэр Витултай энэ Кушнерийн компани санхүүжилт босгоод тэгээд Оросын зах зээлд хөрөнгө оруулалт хийх боломжийг бас судалж исэн юм байна. Тэгээ энэ нь бараг л хийгдсэн байсан юм шиг байна л да. Тэгээд нөгөө дайм болоод тий. Тэгээд энэ нөгөө дайм болоод Орос Украин руу тоталсны дараа Америкийн нэгдсэн улс бол олон улсын зүгээс Оросын эсрэг хатуу хориг арга хэмжээ авсантай яг энэ үеийн давхацсан юм байна. За тэгээд улс төрийн болон одоо ёс зүйн том маргаан үүсээд тий ингээд шүүмжлэл дагуулад тэгээд нэгэнтээ энэ чинь одоо бас ерөнхийлөгч Трампын хөргөн боловч бас нөгөө ахлах зөвлөх байсан юм тэр тухайн үед нь. Тэгэхээр хувийн компани одоо Оросын зах зээлд идэвхтэй оролцох хийсэн гээд энэ нөгөө Америкийн нэгдсэн улсын гадаад бодлого болон хувийн ашиг сонирхлын зөрчил үүснэ гээд баахан шүүмжил дагуулсан юм. Тэгээд энэ санхүүжилтийн их усүр энэ компани нь Сауди Арабын олон нийтийн хөрөнгө оруулалтын сан гэдгээс одоо их хэмжээний санхүүжилт авсан. Тэгээд түүнийг одоо Оросын болон ойрхон орнуудын санхүүгийн тоглогчтой холбоотой гэж үзэж байгаа юм байна. Тэгэхээр одоо яг энийг би уншичаад дотроо 100 ер нь бол тэгээд ойлгомжтой юм гэж бодсон. Тэгээ эн чинь Виткоп тэр хөргөн Трампын хөргөн тэр нөгөө Кирилл Димитров эдгээр чинь бүгдөө өөр хоорондоо хөрөнгө оруулалтын бизнесийн холбоотой. Тэгээд тэр Сауди Араб дандаа яригадаад байдаг байхгүй юу? Дандаа Сауди Араб гэлээ тэнд тэгэл хамаг нөгөө санхүүжилт нь явагдаж идэв. Тэгэхээр эн чинь тийм техник хайхтар цэвэрхэн интернет дээр чухам магтаал айгүй мундаг хүн гэдээсэн чинь тийм ч их амар цэвэрхэн хүн биш юм байна. Тийм болохоор энэ уулзалт бол тэгээд үр дүн муутай Оросын талд гарна гэдэг нь бол ойлгомжтой болсон. Гэвч одоо 3 цаг хүлээлгэсэн шүү дээ Путин чинь тий. Тэгээ 3 цаг хүлээлгээд уулзалт болоод за тэгээд дараа нь ганц нэг мэдээлэлүүд гарсан. Энэ 3-4 цаг бишээ 5 цаг яг орчуулагчтай гэж үзүүлнэ 4.5 цаг болд юм байна. Тэгээд энэ уулзалтын дараа одоо жишээлбэл Путингийн өөрийнх нь уулзалтын өмнөхөн чинь Путин ч айгүй том мэдээлэл хийсэн тийм ээ. Би ерөөсөө Донбассын өнөөдөр ч гэсэн за яг би нэг их нуршилгүйгээр ерөөсөө Путингийн нөгөө л ярьдаг юм аа л ярьсан шүү дээ тий. Украиныг би Донбассынхаа нутгаас цэргээ татгиж хэлсэн. Тэгээд татахгүй өөртөө дайн хийн гэсэн. Тийм болохоор би Новороссийск Донбассыг бол ерөөсөө цэргийн хүчээр эзэлнэ. Чадахгүй өөртөө гарахгүй би цэргийн хүчээр эзэлнэ гэлдэгсэн. Тэгэхээр эн чинь нөгөө нэг Киевийг эзэлнэ гэж явсан мовсон нөгөө нэг Киевийг нацистгүй болгоно. Украиныг зэвсэггүйжүүлнэ энэ төр гэдээсэн нөгөө анхны юмнасаа бол бүр өөр болоод явчихжээ гэсэн. Ер нь бол яг Путиний санаа бол угаасаа л Украин гэдэг орн байх ёсгүй. Украиныг одоо бүрэн эзэлнэ л гэсэн санаатай. Тийм болохоор энд нэг тэгж юу яагаад байх юм байхгүй. Гайхаад байх юм байхгүй. За энэ дээр Америкийн нэгдсэн улсын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиод нэг жоохон ийм одоо юу тавьж байгаа шүү дээ. Тий одоо яг мөн чанартай бол яг албан нөгөө Украиныг зэвсэггүйжүүлнэ энэ төр гэдээсэн нөгөө анхны юмнасаа бол
бүр өөр болоод явчихжээ гэсэн. Ер нь бол яг Путиний санаа бол угаасаа л Украин гэдэг орн байх ёсгүй. Украиныг одоо бүрэн эзэлнэ л гэсэн санаатай. Тийм болохоор энд нэг тэгж юу яагаад байх юм байхгүй. Гайхаад байх юм байхгүй. За энэ дээр Америкийн нэгдсэн улсын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиод нэг жоохон ийм одоо юу тавьж байгаа шүү дээ. Тий одоо яг үнэн чанартай бол яг албан ёсных нь хүн нь бол энэ төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио тий одоо яг жинхэнэ хариуцлага хүлээж гараа ус хүн өсөг зурх хүмүүсийн нэг нь бол энэ. Нөгөө хоёр бол зөвхөн л тусгай төлөөлөгч гэдээ яваад байгаа. Гэхдээ яг жоохон Марко Рубиод нэг жоохон одоо найдлага тавьсан гэх юм уу да тий. Гэхдээ сүүлийн үед бас энэ улс төрийн шинжээчид ер нь Марко Рубиогийн одоо нөгөө манахаар бол сандал нь ганхаж эхэлж байна л гэд шуугаал байна. Үнэн үү худлаа мэдэхгүй. Ягаад гэвэл ганц одоо ерөөсөн яг зарчимтайгаар эсэргүүцэж өөрийн байр суурийг илэрхийлж байгаа хүн энэ Марко Рубио. За тэгээ энэ болохтон зэрэг ерөөсөө л Украиныг урт хугацааны хөгжил цэцэглэлтэнд бэлтгэх нөхцөлийг бүрдүүлэх ёстой. Тэгээ Украиныг бүрэн эрх тусгаар тогтносон энэ одоо ийм улсын хэвээрээ байлгах ёстой. Ингээл аюулгүй байдлыг хангах ёстой гэсэн ийм юмнуудыг ерөөсөө Рубио л хийдэг, өөр хинч хийдэггүй. Тэгэхээр энэ яг үнэн чанартай өнөөдрийн Трампын засгийн газрын одоо дотор яг өнөөдрийн ингээд ил харагдаж байгаа байдлаар ганц одоо зөв юу хийж байгаа хүн нь тий мэдээлэл хийж байгаа зөв талаас нь тайлбарлаж байгаа хүн Марко Рубио байна. Яг хүмүүс яагаад энэ ингээд нэгдүгээр энэ чинь Трампын удирдлагын доор ажиллаж байгаа хүн тий. Тэгэхээр Трампын хэлсэн ямиг л хэлэх ёстой тийм үү? Эсэргээр байвал халагдана. Энэ ойлгомжтой. Зүгээр яг хүмүүс дараагийн ерөнхийлөгчийн сонгуульд Рубиог одоо нөгөө сонгуульд нэрээ дэвшүүлэх гэж байгаа байх магадлалтай. Тэгээ тийм учраас ингээд дэвчээд эсээд байгаа гэсэн ийм юутай байгаа юм байна. Гэхдээ ер нь дандаа энэ хүний бүхэл ерөөсөн гол мэдэгдүүд нь бол яг сая миний түрүүчийн хэлсэн одоо Украины бүрэн эрхт байдал тусгаар тогтнолыг бүрэн хамгаалах ийм хэлэлцээ хийх ёстой л гэсэн ийм байр суурьтай байгаа даа. За чухам цаашаага юу болохыг би мэдэхгүй байна. За мэдээж хэрэг яг намайг тэр хэлэлцээний дараа хүмүүс тэгж ярьж ирсэн нь ер нь бол шинжээчдийн хэлдэг ерөнхийдөө онжил очдөг юм байна л да. Шинжээчдийн ингэж хэлж ирсэн л яг за одоо ингээд хэрвээ Путинтэй уулзсан уулзалт хэрвээ амжилтгүй болох юм бол Трамп маргаашаас нь эхлээд Украинад дарамт үзүүлж эхэлнэ гэд хэлсэн. За бүх одоо олон улсын хэвлэл мэдээллүүдээр энэ хэлэлцээ бол үр дүнгүй болсон. Яагаад гэвэл ерөөсөө Путин ямар ч одоо нөхцөлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж хэлсэн гээд. Тэгээд яг л өчигдөр нөгөө Трамп Украинд дахиад шахалт үзүүлэл хэлсэн тий. Айгуу сонин би ерөөсөө энийг ойлгодгүй. Оросыг зөвшөөрөхгүй Орос би ийм хэлэлцээ хийхгүй гээл эхлэнгүүтэл Трамп ч н одоо Украинд шахалт үзүүлж эхэлдэг. За өчигдөр яг л нөгөө та нарт гарт чинь хөзөр байхгүй та нар хэрвээ 2 сард буугаад өгсөн бол өнөөдөр ийм байдалтай байхгүйсэн тэр нөхцөл байдлыг тэрнээс одоо хүнд нөхцөл байдал байна гэл ингээл нөгөө дарамт шахалтаа үзүүлээд эхэлж байгаа. Тэгээд өнөөдөр Европын холбооны одоо хэд хэдэн юунууд Европын холбооны удирдагч нар ерөнхийдөө одоо ойрын 2-3 хоногт Зеленскийг маш их болгоомжтой байх ёстой гэсэн саналга өгч байна. Мэдхгүй чухам яг юмтай холбоотой юм бүү мэд. Ер нь бол болгоомжтой байх илүүдэхгүй. Ер нь ганцаараа энэ хүмүүстэй уулзахгүй байх ёстой мостой энэ төр гэл яриад байна. За тэгэхээр энэ бол ерөнхийдөө өнөөдрийн миний яг энэ 7 хоногийн яриан дээр бол Америкийн нэгдсэн улс мэдээж Оросын талыг баримтлсан бодлого барьж байна. За энэнтэй холбоотойгоор би бас нэг юм яг одоо мартахаас өмнө хэлээд өгчээ. Тэр хэний төрүүчийн олон яриан дээр би ярьж байсан шүү дээ. Тэр Донбассаас гар гээд тэгээд байгаа гээд. За тэгэхээр энэ дээр чинь жоохон фронт яригдах болно. За би өнөөдөр фронтыг би одоо карт нэгтээ. Фронтыг нэг жохон товчхон боловч жохон яриад өгөөтэй. За энд мэдээж хэрэг нөгөө л Покровск, Мирнигород 2 яригдчихаа. За Оросын хэвлэл мэдээллүүдээр Покровскийг алдсан гэл яриад байгаа. За гэхдээ өнөөдөр өглөөний би Украины жанжин штабын мэдээгээр Покровск хотын төв хэсэг рүү нь бол юу орцсон юм бэ? Оросууд бол орцсон юм байна. Харин хойд хэсэгтээ
Покровскийн хойд хэсгээр одоо нөгөө нэг гудамжны тулаан болж байгаа гэдэг юм уу те. Одоохондоо одоо Украинууд бол тэндээс пүрмөсөн гараагүй. Ягаад гэвэл хэрвээ Покровскийг алдах юм бол Мирний город гэдэг чинь өөрөө ингээд алдагдана гэсэн үг. Гэхдээ Мирний городыг би 2 3 7 хоногийн өмнө хэлжсэн шүү дээ. Нөгөө амжилттайгаар алдагдал багтаагаар тэндээс гаргах үйл ажиллагаа явуулж байгаа гэдэг. Тэгвэл өнөөдөр өглөөний мэдээгээр Мирний городын одоо логистикийн Оросууд ерөөсөө галын хамгаалтанд авсан байгаа юм байна. Тийшээгээ ерөөсөө ямар ч тийм машин, тэрэг те одоо амьд хүчин явах бол боломжгүй. Логистик нь тийм галын хамгаалтанд орсон. Галын хамгаалт гэж одоо юу гэсэн үг юм? Дроны те дрон болцсон байгаа гэсэн үг. Дрон. Тэгээд Украинууд одоо тийшээгээ нөгөө хангамжаа яаж өгж байгаа гэвэл газрын дороо тэгээд зүгээр нисдэг дроонуудаар хангамжаа өгж байгаа юм байна. Яг одоо нөгөө техникээр жишээлбэл Мирний городоос одоо өвчтөн шархагдсан хүмүүс бас бус юмнууд зөөхөд дандаа одоо газрын дороо хэрэгжилж байгаа юм байна. Дээгүүрээ бас дроонууд. Тэгэхээр цэвэр хангамж бол ерөөсө дрон шилжчихсэн. Логистик яг өнөөдрийн байдлаар юуны Оросын галын доор болцсон ингэж байж байна. Гэхдээ одоо бүр Покровск чинь ингээд Мирний город хоёр чинь бол айгүй их одоо жишээлбэл за би бүр юугаар хэлээд өгөө тээ. Шугамар. Нийтдээ нэг 11 км орчим ингээд саарал бүсэд байгаад байна. За тэгэхээр Оросуудын гол зорилго бол энэ Покровск руу нөгөө физический гэдэг чтэй биеэрээ орж бэхлэгээ хийх ийм зорилттой байгаа юм байна. Гэвч нөгөө хоёр талаасаа ингээд дроны дайн болж байгаа учраас Оросууд ч ингээд яг нөгөө биеэрээ ороод ингээд эзэлснээ зарлчиж болохгүй, Украинууд ч тэндээс гарч чадахгүй. Ингээл ерөөсөө хоёр талдаа байж байна. За тэгээд Украины одоо бүх одоо нөгөө штабууд тэнд ажиллаж байгаа юм байна. За тэрний дараагийнх нь нөгөө нэг Доброполи чинь бүр цэвэрлээ дууссан байгаа. Тэнд нөгөө Азовын бригад ажиллаж исэн. Тэд нэр ажиллаад дууссан байгаа. За тэгээд Оросуудын Путинтэй ингээл дандаа худлаа мэдээлэл өгүүлэх юм их сонирхолтой. Сая тэр нөгөө Оросын Жанжин штабын дарга нэг Герасимов чинь Путинд бид нэр Купинскийг эзлээд тэнд Украинуудыг одоо эзэлсэн байгаа гэд тэгээдсэн. Тэгээд Купинск чи өөрөө бас Купинск Висловил гэд хоёр байд юм байна тий. Тэгэхээр энэ голын нэг нөгөө эрэг талд нь одоо Оросууд нөгөө эрэг талд нь дахиад Украинууд. Тэгэхээр бас нөгөө голын хоёр талд байгаа учраас тэрийг одоо Украинууд бол бүрэн өгөөгүй байгаа юм байна шүү. За тэгээд тэр нөгөө нэг би нэг удаагийн 4-7 хоног тэр Запорожийн Гуляйпол гэд ярьж исэн тий. Тэр нөгөө уг нь бол яг Запорожийн чиглэл бишээ. Тэр чинь нөгөө тэр одоо нөгөө Донецк талаасаа, Донбасс талаас гэдэг юм уу, Донецкийн талаасаа ороод ирсэн тэнд нөгөө Украинуудыг аюулуулсан шүү дээ тий. Яг цэвэр одоо нөгөө нэг командлын алдаа гэх юм уу тий. Би хэлжсэн 7 сард тэнд нөгөө командлын штабын устгасны дараа энэ өөр фронтуудаас шинэ хүмүүс авчираад бэхжиж одоо чадаагүй байхад нь Оросууд тэрлүү орж ирсэн. Тэгээд тэнд нэлээд одоо нэгсэндээ хаос болцсон байсан гэсэн үг. Нэгсэндээ бэлтгэлгүй байсан гэсэн үг Украинууд. За мэдээж энэний дараа хариуцлага тооцох байлгүй. За энэ гайтай юмнаас болоод одоо яг энэ Гуляйпол гэдэг Запорожийн одоо чиглэл нэлээд хүнд болчихж байгаа юм байна. Гэхдээ учиргүй одоо нөгөө нэг бүр бас эзлээд тойроод яатсан гэсэн юм бол байхгүй. Яг нөгөө бүхэл юунаас нь тэр нөгөө нэг Донецкийн тэр талаас одоо айгүй сүрхий орж ирж байгаа. Гэхдээ тэнд бол яг хэцүү байх магадлал айгүй өндөртэй байгаа гэж байна. За ингээд энэ ерөөсөн хамгийн хэцүү байгаа 3 одоо фронтын цэг байгаа да. За энэ тэр нэг Харьковскийн нөгөө нэг Болчанск гэдэг хэсэгт нэг жоохон итгэвчж байгаа. Тэгээд болчлоо. За энэ дээр би холбоотой бас нэг юм хэлэх гээд байгаа. Ягаад тэр Покровск гэдэг хотыг би хүмүүст бас ингэж хэлээ л да. Покровск хот руу чин одоо
Оросууд чинь өнгөрсөн жилийн 1 сараас орсон тийм үү. За тэгээд одоо тэр хэний хилээд байгаа Путингийн над Покровскоос гар гэд орилоод байгаа хотод чинь би та нарт нөгөө юу гэж хэлсэн ба. Краматорск, Славянск гэд 2 хот байгаа гэд хэлсэн. Тэгэхээр энэ дээр би жоохон тайлбар хийлгэж өгье гэж бодож байна. Ягаад одоо би жишээлбэл хүн одоо хүнээр нь ингээд харьцуулаад хэлж өгье гэж бодож байна. Жишээлбэл Покровск хот одоо саяын энэ Оросуудын төвийн эзэлчээд байгаа хот болох тань зэрэг дайны өмнө нэг за 21-ээс 24 оны тоогоор нэг 60 мянган хүнтэй байсан хот байна. Тэгээд Славянск, Краматорск хоёр ч юм бол ерөөсө харьцангуй том. Нэг нь одоо жишээлбэл Краматорск гэхэд 147 мянга гаруй. За Славянск болохоор 141 мянга гаруй одоо бараг 150 мянган хүнтэй. Тэгээ энэ хоёр чинь хоёулаа нийлээд бараг ингээд 300 мянган хүнтэй. Тэгээд Краматорск одоо хамгийн том нь 117 км квадрат километр ийм нутагтай. Покровск болохоор 29. Энийг яагаад би албаар хэлж өгч байгаа гэвэл энэ 29 квадрат километр газар энэ нутгийг л одоо Оросууд эзлэхэд 1 сараас хойш бүтэн одоо 11 сар л зүтгэж штэ тийм байгаад. Тэгэхээр чин энэний дараагийн 2 Краматорск, Славянск гэдэг 2 хот чинь хүний хувьд ч гэсэн нэг юуны газар нутгийн хувьд ч гэсэн бараг одоо хэд дахин их байна гэдг нь ойлгомжтой. Тэгэхээр юу гэж хэлэх гээд байгаа юм бол мэдээж одоо тийм хүн байхгүй л юу гэж хэлэх гээд байгаа юм бол ийм харьцангуй том 2 хотыг нэгдүгээр, хоёрдугаарт нь энэ хотод Украины бүх хамгаалтууд байгаа. Хэрвээ Украинууд энийг ингээд гэд өгчих юм бол Оросууд бэлэн хамгаалттай болчоод цаашаага Украины фронт нь ерөөсөө задгаа болно гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр чин Путиний тавиад байгаа энэ шаардлага бол ямар ч одоо ухаантай хүний толгойд орж ирэхэд хэцүү шаардлага байгаа үстэй тийм үү? Энэ 2 том хотыг чинь би эзэлж чадахгүй, танаа Покровскийг чи эзэлэх гэж би бүтэн жил болж байна. Одоо энэ хоёрыг надад зөвгөөр өг гэж байгаатай яг адилхан болчихж байгаа. За ингээд энэ фронтыг би жоохон ингээд хэлээд өгчлөө. Саяын хотыг би ингээд тайлбарлаад өгчлөө. За дараагийнх нь хамгийн миний өнөөдрийн одоо эмзэглсэн сэдэв болвол мэдээж хүүхдийн асуудал. За энэ 7 хоногт бүс нутгийн хүний эрхийн төвийн хуулийн шинжээч Екатерина Рашевская гэдэг эмэгтэй Америкийн нэгдсэн улсын Сенатад сонсгол тавьсан байна. За энд Украины эзлэгдсэн нутгаас сулгайлагдсан хүүхдүүдийг Хойд Солонгос, Беларусь, Оросын цэргийн хуарангуудад одоо дахин хүмүүжүүлж байна гэсэн мэдээлэл оруулсан байна. За тэгээд энэ байгууллагын мэдээгээр 165 орчим цэргийн одоо хуаран байд юм байна. Энэ 3 улсад. Тэгээ бараг л өөр хоорондоо холбоотой юм шиг санагдсан. Тэгээ энэ хуарангуудад одоо хүүхдүүдийг авчиж одоо ирээдүйн нэг гэсэндээ одоо алан хайлхадагч нар болж л өсгөн гэсэн үг. За тэгээд энэ Хойд Солонгосод одоо өнөөдрийн энэ хүний эрхийн төвийн одоо байгууллагын олсноор 2 хүүхдийн зураг олдсон байна. Украины эзлэгдсэн нутгаас одоо тэр Хойд Солонгосын 2 Солонгосын 2 хүүхдтэй зураг авахулсан зурган дээрээс тэгээд бас олсон байна. За тэгэхээр энэ хүүхдүүдэд ямар хичээл урдгүй гэвэл одоо тэр Хойд Солонгосын энэ хуаранд байгаа хүүхдүүдэд ерөөсөө л Японы милитаристуудыг устгах гэдэг хичээл орд юм байна. За тэгээд тэнд хэн хичээл ордгүй гэвэл энэ 1968 онд тэр нэг хүлэг онгоц руу дайрч 9 Америк цэргийг алж шархтуулж исэн Солонгосын ахмад одоо дайчид байдیں۔ За тэднэр нь тэнд хичээл орд юм байна. За мэдээж Беларусь, Оросд болохоор чинь Японы юу гэж хэлэх үг гэвэл эдгээр чинь нэг нацистууд, милитаристуудыг олоод байгаа шүү дээ тийм. Тэгээд эднэрийн баазуудад болохоор мэдээж Украины хүүхдүүдэд Японы гэж орж ирээд байгаа юм. Украины
нацистуудыг устгах, фашистууд танаа одоо Украин гэдэг улсад суудсан гэдэг ийм юмыг одоо толгойд нь суулгадаг ийм аимшигтай юм болдсон байна. Тэгэхээр Украины хүүхдүүдийг телевизээр гаргахтаа одоо чинь айгүй боломжийн айлд хөслүүлсэн тэр читэл Оросын хүүхдийн эрхийг хамгаалахын тэргүүнийг хүртэл би өөрөө Украины хүүхдийг хөөх хэмээн өргөж авсан энэ төр гэдэг ч юм бол телевизээр гаргаж байгаа л одоо тарих угаалт болохоос ш үнэн чанартай Украины эзлэгдсэн хотуудаас одоо хулгайлагдсан хүүхдүүдийг ийм одоо цэргийн байгууламжуудад хүргэж өгсөн байна. За тэгээд өнөөдөр өчигдөр нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамбле Оросын холбооны улсаас хулгайлагдсан Украины хүүхдүүдийг нийгэн даруй буцааж өгөхийг шаардсан тогтоол баталсан. 91 улс дэмжсэн хамгийн харамсалтай манай Монгол улс татгалзсан ба. Тэгэхээр нэг хэсэндээ одоо энэ хүүхдийн хувь заяа гэдэг юмыг одоо манайх бол ерөөсөө зүгээр л татгалзсан байна. Тэгэхээр надад бол үнэхээр амар уйлмар санагдсан арайчтай энэ одоо түтгэлцсэн гэдэг юм уу? Татгалзсан биш түтгэлцсэн. Тийм уучлаарай түтгэлцсэн. Тэгээ миний хувьд бол яг тийм нэг гачин ингээд зүрх рүү ингээд явах гэдэг айгу сонирн болоо явцсан тийм. Чин дөнгөж ийм том юм яригдж яхад миний одоо хамгийн эмзэг сэдв бол хөөхүүд. Тэгээ хөөхүүд гэдэг юм чинь ерөөсөө ийм хар нэлхаас нь тийм цэргийн хуаран давиачаас сургач нь гэдэг чинь эн чинь бол тэгэл ерөөсөө Украин хөөхөд ч болохгүй ерөөсөө хөөхөд биш болно гэсэн. За ийм харамсалтай мэдээ байна. За энэ 7 хоногт Украинууд мэдээж хэрэг нөгөө л зохилтуудаа хийсээр л байгаа. За энд нэг тусламжийн тухай ярий. За Германы канцлер Мерц 26 онд Украин зориулсан төсвийг 8 тэрбум еврогоос 11 тэрбум болгож өсгсөн байна. За тэгээд Япон, Норвеги, Нидерланд гэдэг улсууд тусдаа мөнгөний одоо юу гэдгийг тусламж үзүүлж байгаа. Тэд нар гол төлөв одоо нөгөө нэг цахилгаан эрчим хүч тий. Тэгэл ерөөсөө нөгөө нэг Японы тусламж бол гол төлөв нөгөө сапируудыг сургах ингээд зөндөө олон төслүүдэд мөнгө орж ирж байгаа. За ингээд энэ өчигдөр НАТОгийн тэргүү Марко Рютогийн ярилцлаганаас хэлж өгөхөд 26 онд Украин зэвсэг худалдаа авахд зориулж одоо энэ НАТОгийн гишүүн орнууд сар бүр 1 тэрбум доллар хуваарлахаар одоо бид нар ажиллаж байна гэсэн. Тэгээд маш их найдаж байна гэж хэлсэн. Тэгээд оны эцэс гэхэд Украин энэ фьюрэл хөтөлбөрийн хүрээнд 5 тэрбумын долларын зэвсэг хүлээн авнаа. За энэ хөтөлбөрийн тухай би түрүү ярьжсэн тийм ээ. Нөгөө Европын холбооны улсууд мөнгө оруулаад тэр мөнгөөр нь Америкаас зэвсэг худалдаж авдаг энэ хөтөлбөр. За энэ нь бол одоо нэг 5 тэрбум долларын зэвсэг хүлээн авахд бэлэн байгаа юм байна. Тэгээд эх онд мөн ийм хэмжээний дэмжлэг үзүүлэх төлөвтэй байна гэж хэлсэн. За тэрнээс гадна энэ 7 хоногийн нэг юу яасан юм нөгөө нэг Европын холбооны улсын нөгөө нэг юу гарах гэдсэн шүү дээ. Оросын холбооны улсын зарцаагчсан нэг 100 тэрбум долларын еврогийн яриа яригадаад байгаа шүү дээ. Тэгээд тэр чинь нөгөө Бельгийн банкнд хадгалсан байт юм бэ. За тэгээд одоо уг нь бол тэрийг Украинд зээл болгож өгнө гэж анх яригдчихсэн. За тэгтээ зэрэг чинь мэдээж Бельги чинь энэс айн тийм үү ямар ч одоо баталгаагүйгээр ингээд зээл олгочдөг. Дараа нь одоо Оросын холбооны улс шүүхэд өгөх магадлалтай гэд. За тэгээд сая Европын комисс энэ дахиж хуралдаад одоо эдгээр ингээд юу олоолго юм байна л да нөгөө ямар одоо арга зам байна. Яагаад гэвэл хизээч ийм юм төрөнд нь ерөөсөө болж байгаагүй тийм үү. Тэгэхээр энд ямар арга байх вэ гэдгийг шийдвэрлсэн байна. Европын комиссийн одоо Украин зориулж Оросын зарцаасан хөрөнгөөр баталгаажсан том зээл олгох төлөвлөгөөг танилцуулсан. За энийг бол харин айгүй боломжтой гэж үзэж байгаа юм байна. Яагаад гэвэл Бельги улс ч гэсэн юу яахгүй те. Одоо тэгээд хохирохгүй. За энэ нийтдээ одоо 165 тэрбум еврогийн одоо юу яригдж байгаа юм байна. Энэ юу гэсэн үг вэ гэвэл 210 тэрбум еврогийн санхүүгийн багцыг тэгээ 3 хувааж өгөхин өгнө гэж яригдж байгаа юм байна. 115 тэрбум евро нь
Украины цэргийн үйлдвэрлэл зэвсэг хийх үйлдвэрлэлийг дэмжих. Тэгээд 50 тэрбум нь Украины улсын төсөв өдрөд тутмын зарлага, үлдсэн мөнгө нь Украины өмнөх авсан зээлийг үрийг төлөхөд ашиглана гэж байна. За тэгтээ энэ Европын холбоо энэ Оросын зар цагцсан хөрөнгийг ашиглаад Украинд олон жилийн турш одоо санхүүгийн дэмжлэг үзүүлээд тэгээд дараа нь дайны дараах Оросын төлбөрөөр нөгөө тэрийг төлж дуусгана гэсэн ийм одоо баталчихж байгаа юм байлээ. Тэгээд энэ нь болохоор ерөөсөө аль ч нөгөө Европын холбооны улсуудад одоо юу гүгэр тий. Одоо жишээлбэл айхгүйгээр ийм төлөвлөгөө батлагдсан байна. За тэгэл өнөөдөр чи нөгөө нэг хим минчин гарч ирээл чухам сүйд болол энэ лээ. Медведев ментер чинь юу яасны чинь энэ мөнгийг өгөхгүй гэл гүрийгээд байл. За энэ 7 хоногт 11 сар мэдээж 11 сар дууссан байгаа. Тэгээд 11 сард Украины одоо том зохилтуудын тооцоо гарсан. Бараг 25-6 нефтийн үйлдвэр, цэглэгаан станц, дэд цэглэгаан станц, тэгээд юунууд нийтдээ гэхтэл 1 2 21 ийм одоо нөгөө нефтийн үйлдвэрт 11 сард одоо Украины юуны дроны хүчин зохилт өгсөн байна. За яг энэ 7 хоногт юу болсон бэ гэвэл тэр Чечний Грозны дахь цэргийн байгууламж руу Украинууд зохилт өгсөн байгаа. Үндэсний гвардийн Ахмад Север гэдэг ангийн нутаг дэвсгэр зохилт өгсөн. За энэ зохилтууд би мэдээж хэрэг энд чинь нөгөө видео бичлэг хэмжлэгийг харуулж чадахгүй шүү дээ. Тэгэхээр юу яаж энэ хүмүүсийн ийм юу байна л л дээ, хүмүүст яаж мэдчихэж байгаа юм те, худлаа мэдээлэл байна гэд. Тэгээд одоо эдгээр чинь нөгөө Оросууд чинь нэг ясандаа дайнд бэлэн биш байна. Оросын газар нутаг дээр дайн болоогүй. Тэр Оросууд чи ерөөсөө л гар утсаараа бичээл харааж өрөөгөөл тэг зарим нь бүр илгэн хөсцгөөгөөл тэгэл нөгөө нэг бичлэгийг хийгээд интернетэд цацаад байгаа. Онтой сартаага бүх юмтаа. Тэгэхээр тэрэн дээрээс нь мэдээж хэрэг хүмүүс чинь яг координатыг олоод одоо энэ яг тэр газар зохилт нь амжилттай болсон байна гэдэг нь. Зүгээр бараг цэргийн тагнуул магнуулаас илүү энгийн Оросын иргэд өөрсдөө интернетээр дөрөн тараагаад өгчөж байгаа. За дараа нь Саратовын нефть газрын тос боловсруулах үйлдвэрт бас зохилт өгсөн. За Саратовын газрын тос үйлдвэрт бол ерөөсөө одоо нөгөө хідэн удаа давталттай өгж байгаа гэсэн үг. Бас энд Кремийн Саки гэдэг нисэх онгоцны буудлын тэнд одоо командын цэг, дроны агуулгууд, ТОВ М2, Панцир C1 гээд агарын тоглооноос хамгаалах систем хэдэн байгууламжууд юу яасан байгаа, зохилтонд өртсөн. Тэгээд КАМАЗ ачааны машин дээрх зөв 23-2 гэдэг пуужин харах төхөөрөмж мөн одоо оногдсон. За Таганрог дахь нисэх онгоцны засварын үйлдвэр зохилт өгсөн. За энд Таганрогч одоо түрүүчийн 7 хоногт нэг актер том зохилт өгсөн шүү дээ. Өнө сая 2 дахь нь болж байгаа. За энэ дээр нөгөө Түү 25 онгоцны засварын цех сая оногдсон. Төрөнд нь яг нөгөө онгоцнууд өртсөн шүү дээ, тийм. Бөөн шууган болсон. За Афины газрын тос үйлдвэрлэх зохилт бас өртсөн байгаа. Топасын газрын тосны терминал Пу 5000 гэдэг агуулгах бас ингээд өртсөн байгаа энэ 7 хоногт. За энд нөгөө нэг Новороссийскийн бомбтод зохилт өгсөн. За тэр бол амар юм болсон байсан. Тэр чинь нөгөө Туркийн одоо нөгөө хилийн юу гэдэг лээ. Далайн хилийнхэн тий бичлэгийг аваад тавьсан байгаа. Энэ 28-наас 29 шилжих шин Новороссийскийн бомб. Эн чинь бол дахиад 2 дахь удаагийн том зохилт болчихж байгаа. За энэ нь болохоор тэнд юу өртсөн гэвэл одоо Новороссийск дахь Каспийн хоолын консервациумын далайн терминалд гэмтэл учруулснаас сүүдрийн флот ашиглаж Оросын хууль бусаар нефть экспортлох гол замын ачаалтыг нь зогсоосон байна. За эн чинь одоо нөгөө нэг Казахстан, Цөөрх, Мөрх гэнтергээл бөөн шууган болсон. Юунаас болсон гэвэл сая энэ КС гэдэг танкер Египтээс Новороссийск руу ачаад тийхээр явж исэн. Тэгээд дараагийнх нь бас нэг нөгөө нэг Вират гэсэн баха. 2 ийм Оросын сүүдрийн флотын 2 танкер буюу нефть ачдаг тэр том хөлөг онгоцыг Украинууд
устгасан. За энэс болоод мэдээжийн хэрэг хар тэнгис дээр байгаа орнууд янз бүрийн мэдээлэл хийгээлээ. Гэвч одоо яа гэвтэй тийм. За энд энэ одоо тийм хоёр том хөвлөхөөр ондуулсан бичлэгнүүд нь гарцсан байна. За юуны Славянск на Куба хотод Славянск эк газрын тос боловсруулах үйлдвэрийн ойролцоо. Тэгээд мөн Анафа хотод дроны цохилтууд өгсөн. За өнгөрсөн шөнө Страполь хязгаарт Украины нисэх онгоцнууд одоо химийн үйлдвэр цохилт өгсөн. За ингээд энэ 7 хоногийн хувьд ийм цохилтууд болсон байна. Би энэ яриан дээр яагаад ингээд энэ цохилтуудыг айгүй их илүү хичээгээ тайлбарлах гэдэг вэ гэвэл Оросуудын өгж байгаа цохилтууд ерөөсөө дандаа л орон сууц тийм ингээл ерөөсөө цэцэрлэг имлэг гэл явждаг тийм. Би одоо 2 жил гарan бараг 3 жил шахуу энэ мэдээ ярьж байхад Украинууд ямар нэгэн орон сууц буюу одоо иргэний барилга байгууламж цохилт өгж исэн гэсэн ерөөсөө мэдээ гарч байгаагүй. Тэгээ тийм болохоор Украинууд бол яг л нөгөө дайныхаа хууль дүрмээр явж байгаа гэж ингээд хэлэх байна. За ингээд ерөнхийдөө би ч нөгөө нэг түрүүчийн 7 хоногт юу яагаад ярьсан учраас тэгээ сая нөгөө нэг энд мэдээж хэрэг гэрээ хэлцээний асуудал дээр ерөөсөө 4 асуудал дээр яг Оросын холбооны улс султан зэрэг мэдээлэл хийгээд байгаа штэ. Тэгээ бид нарт одоо санал нийлэх юм байна, санал нийлэхгүй юм байна. Тэгээд бид нар одоо цаашаага одоо нөгөө пункт дээр тэг хэсэг болгон дээр ингээд айгүй тодорхой ярих ёстой гэд. За тэгэхээр Оросын улаан шугам гэдэг юм гарсан. За тэр улаан шугам гэдэг нь юу юм бэ гэвэл одоо жишээлбэл Оросуудын энэ грек одоо хэлэлцээг тэр Трампын төлөвлөгөө гэдэг юмнаас одоо юу гэж зөвшөөрөхгүй вэ гэвэл мэдээж хэрэг нөгөө Донбассаас сэргээ гарах, НАТО дэс өөр чи юу вэ? Нөгөө Украиныг цэргийнхаа тоог хязгаарл тэгээд яа гэсэн нэг тиймэрхүү юм байгаа да. За энэтэй холбоотой бас нэг юм яригдчихэж байгаа. Одоо Путингийн чинь ганц бас нэг яриад идэггүй. Би Зеленскийтэй ерөөсөн ямар нэгэн төлөвлөгөөнд гар үсэг зурхгүй. Ягаад гэвэл Зеленский чинь хугацаанд дууссан, хууль бус гэдэг. За Зеленскигийн хугацаанд дууссан үнэн гэхдээ Украин чинь дайн болж байгаа. Дайны байдал тогтооцсон. Дайны байдал тогтооцсон үед сонгуул хийх нь хориотой байдаг өөрийнхөө үндсэн хуулиар. Тэгэхээр Путин бол энийг мэдэхгүй шүү дээ, тийм ээ. Путин бол өөрөөгөө сонгочдөг. За тэгэхээр яг нэг ийм сонин одоо гаргалгаанууд байж болдсон байна л да. Гэтэ энэ одоо ингээд мэдээ зэдээ ингээд уншаад явж хахад түрүүнд нь дэлхийн нийтэд ийм болж байгаагүй одоо зөөрөө хідэн жижил болж байна. Тэг ер нь болж исэн ч юм уугүй ч юм уу те бид нар бол мэдэхгүй. Тэгээд яг хөө ийм байж болдсон бэ. Диктаторгүй дайны байдалтай буюу дайн болж байгаа үед сонгуул болно гэдэг ойлголт ерөөсөө байхгүй. За яг хөө дарангуулагчтай орнууд бол өөрөөгөө тавьчихна гэсэн үг тийм үү. Тэгэхээр ийм нэг хамтын удирдлага гэж нэг юм байд юм бэ. Их сонирхолтой. Одоо жишээлбэл биш нэгдүгээрх нь ингэдэг юм байна. Тухайн улс орны одоо монголоор бол их хурлна. Тэ одоо энэ ерөнхийлөгчдөө итгэл үзүүлнэ гэсэн санал хураалт авд юм бэ. За тэгээд их хурл нь хэрвээ бид нэр одоо энэ ерөнхийлөгчдөө итгэл хүлээлгэнэ гэсэн ийм санал асуулганд одоо тэр ерөнхийлөгч нь итгэл хүлээлгэх юм бол цаашаага удирдаад явах бүрэн эрхтэй байд юм байна. Хоёрт нь одоо нөгөө нэг хамтын одоо команд болгоно гэсэн үг. Нэгэсэндээ нэгэнтээ дайны байдалтай байгаа учраас Зеленский буюу тухайн улс орны ерөнхийлөгч чинь өөрөө ерөнхий командлагч тийм үү. Хэрвээ ерөнхийлөгч нь ерөнхийлөгчгүй болох юм бол эн чинь ерөнхий командлагчгүй болно гэсэн үг тийм. Нэгэсэндээ бууж өгнө гэсэн үг. Тэгэхээр ийм байж ерөөсө болдгүй юм байна. Яагаад гэвэл дайны байдалтай үед нөгөө цэргийн удирдлагынууд нь өөрийнхөө одоо энэ ерөнхийлөгчтэйгээ нийлсэн ийм одоо цэргийн командлал удирдлага болно гэсэн үг тийм. Ийм нэг юм яригдчихэж байгаа юм байна. Гэвч одоо Украины өчигдрийн санал асуулгаар бол ерөнхийдөө бол зөвшөөрөхгүй л байна лээ. Тэгээд чухам цаашаага юу болох юм баа. Зүгээр яг тэр нэг ерөнхийлөгчөө тойроод цэргийн удирдлагынууд яг одоо ингээл цэргийн удирдлагатай дайн дуустал ажиллах ийм вариант байх боломжтой байд юм байна.
За тэгээд тийм юм гаргаад ирвэл нөгөө Путин чинь дахиад нэг шалтгаан хэлнэ шүү дээ. Тэ би зэрэг юм уу? Тэгэхээр энэ бол ерөөсөө ингээд ч Путин ч юм бол дайнад дуусахгүй гэдэг гүрийгээд байгаа учраас ямар ч боломж байхгүй. За ийм юм болж байна. Өнөөдрийн энэ 7 хоногт ийм болоод өнгөрлөө. За Зеленский чинь юуны дараа Франц яваад Францын Макрон ч өнөөдөр Хятадд очсон ба тэгтээ Америкийн хоёр төлөөлөгчийг Оросод Путинтэй уулзж яхад нөгөө өрөөнд нь Хятадын Ван И Лавров энтертэй уулзж исэн гэд яригдаад байна. Тэгэхээр Макрон мэдээж хэрэг шийд бол нөлөөлж чадахгүй байлгүй дээ. Гэдгийг мэдгүй. Ямар ч байсан Хятад руу явцсан ба тэгээд одоо энэ уулзалтуудын дараа дахиад бас нэг уулзалт болох юм бэлээ. Мэдхгүй тэгэд юу болох юм байна. За ийм юм болоод өнгөрлөө. За баярлалаа. Тэр Японы тусламж дээр харин сая би орой юуг харлаа. Япон мин арилгах энэ юун дээр төсөл өнөөдөр Киевт зурлаа гэж ярьж байна. Тэгээ энэ зүүн өмнөд Азийн Лаос лөө тийшээ яахтар их минтэй газар байгаа. Тэгээ тэрийг яхад эднэр энэ төсөл явуулаад тэгээ тэр их амжилттай болоод тэр бүр тэр Лаосын билүү. Тэнтхийн хүмүүсийг хүртэл сургаад Лаос шүү дээ тий. Аль тий. Тэр айгүй амжилттай болсон. Тэгээ тэр технологиор бол одоо маш мундаг болсон гэж ярьдаг. Тэгээ тэрийг харин Украинд юу яасан байна. Өнөөдөр зуралцлаа гэсэн мэдээ сая харлаа. Тэр их сайн болсон байна. Тэгээ тий. Тэр өнөөдрийн тэр нүбийн тогтоол дээр манай улсын төдөлцсөн явдал бол аимшигтай. Надад ч гэсэн одоо мууга барлаа гэхэд энэ хүүхдийн асуудал дээр бас ингэж бас буйна барж одоо боломгүй юм да бид нар ч бас их орой явандаа л гэж л одоо их гутралтай санагдаж байна. Энэ өөрөө энэ өрх тус гарлсан тусгай улс тийм ээ. Тэгээд ингэж зутарч явах гэж гээд айхтар бодогдож байна. За тэгээд юунд тий Украин дахь тусламжийн асуудал энэ одоогийн Японы лав ерөнхий сайд бол нэлээд урагштай байгаа. Тэгтээ сая энэ Украины авилгын асуудал их гарснаас хойш за Японы сошиал бол айхтар явж байна. Тэгээ энэ мөнгө төгрөг юм хяналтгүй ийм нөхцөл байдалтай байгаа үед ингэж болж байгаа юм уу инээ тэргээд. Тэгээ одоо гаднаас орсон тусламжийн хэдчний хувь яасан хийсэн мөнгө яриад л байна хувь хэмжээ ингээд байдаггүй тэгээд сүултээ Израиль руу бүгдээр яваад алга болдог. Тэгээ энэ Израиль юу одоо энэ Зеленский Израилийн одоо олигарх биш Израилийн нөхдүүд гаргаж ирээд одоо ингээд энэ Израиль юу ажилт байна. Тэгээ шин ингэж хамаагүй мөнгө хайж Интерполоор тэр хоёр хүний чинь Интерполын юунд оролцсон байгаа шүү ерэн сурвалжлаа. тий тэгээд энэ айгүй яригдж байна. Тэгэхээр энэ л одоо хамгийн Украин дээр одоо харамсаж байгаа зүйл энэ л байна л та. Тэгээд энэ мөнгө төгрөгөнтэй хяналтаа дуурдаг ийм газар чинь болохоор тэгээ энэ тусламж мөнгөнд нөлөөлөд явчих юм байна л та. Тэгээ тиймэрхүү юм энэ Японы сошиалд бол өнөөдөр нийлээд би бас харлаа. Тийм энэ тал дээр бол одоо үнэхээр хэцүү юм аа. Одоо бүр ялзарсан улс эднэр гэл бицгээж байна л та. Тэгээ одоо бид нар энийг зүгээр ганц Украин муухай биш ерөөсөө энэ хуучин соц орнууд тийм ээ. За манай улс ч гэсэн цагаат бол одоо хүнд ямар муухай харагдах вэ гэдэг нь ингээд айгүй илт болж байна л та. Тэгээ түрүүчээ яг л Одоо Оросд туслана гэж бичээд байл шүү дээ. тий. Тэмэнжийн явж гин өвч гин үү? Баларч Энэ өгч дээр чи нөгөөнийг яагаад би ингээд анхааруулаад байгааг гэвэл өчигдөр нөгөө юу яасан штэ. Европын холбооны улс юуныг Оросыг нөгөө нэг юунд харж гсаалтанд энэ бол ингээд нэг дууга өнгөрчих мэдээ бол биш юм байгаа штэ. Яагаад гэвэл Европын холбоо Оросын холбооны улсыг мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх эрсдэл өндөртэй орнуудын жагсаалтад оруулахар төлөвлөж байна гэж байна. Тэгэхээр чинь энэ яаж Монголд нөлөөлөх үү гэхээр манайхан чинь мөнгө төгрөг өгөхөөр л бараг тулцсан явж илээ.
Европын холбооны улс энэ ингээд Оросын холбооны улсын санхүү нь харж гсаалтанд орчих юм бол эднийхтэй холбоотой бүх юмнууд чинь дагаал харж гсаалтанд орно шүү дээ. Тийм биз. Тэгэхээр энэ дээр ерөөсөө л маш их болгоомжтой баймар санагдаад байгаа. Гэхдээ яг начгил амтэн байв гэж дээ. Манай дээгүрч одоо гайгүй хүмүүс байгаа байлгүй тийм. Тэгээ ийм санхүүгийн тусламж, банкны тусламж үзүүлнэ гэд ингээд авах юм бол одоо ингээд Европын холбоо санхүүгийн харж гсаалтанд оруулах юм бол тэгэл бүх нөгөө юунууд чинь хяналтанд ороод ирнэ гэсэн үг шүү дээ. Тэгээ гүйлгээнүүд чинь хаанаас хаашаа яаж явж ийн гэл. Тий. Тэгээд тэгээ бас энэ яг Украины өөрийн авилгын асуудлаас гадна тэр Украин руу Европын холбооноос орж байгаа тусламж дээр бас нэг зүйл яригдчихлаа да. Яагаад энэ бас нэг money laundering юу явж байна уу гэд бас нэг асуудал үүсэж байгаа юм байна тий. Тэгээ Украин руу оруулсан тусламж яхаар Эстоноор дамжиж явж байгаа юм бэ гэсэн. Нэг ийм асуудал бас гараа явчлаа. Тэгээ энэ одоо би хамгийн эмзэглэж байгаа асуудал нь энэ олон улсын тусламж дэмжлэг ингээд ийм үл ойлгомжгүй байдал руу ингээ яваад байвал энэ өөрөө хийвгүй болно гэж тийм юм харагдаад байна л та. Тэгээд нэг тийм хоёрын өнөөдөр жоохон тийм сэтгэл хангалтай харагдаж байна. Юунд Японд бол одоо энэ ингэтгэл юм байна л да. Сошиал шуугаад ирэхээр аль ч орны одоо улс төрчид энийг чинь одоо нөгөө шийдвэрлэх гэж одоо сайн хүн болох гэж гүйдэг. Тэгээ эн чинь эргээд нөгөө улс төрчдөө нөлөөлөд эхэлдэг. Тэгээ энэ сошиал эднэр ингэж амар бичээд яриад эхлэхээр энэ өөрөө айгу эргээд ямар нөлөө үзүүлэх вэ? Энэ асуудал их хэцүү байна л да. Тэгээд энэ авилгалын асуудал бол ёстой аимшигтай муухай харагдулж байна. Тэгэхээр манай улс ч гэсэн одоо энэ авилгал гэдэг юмнаас салж явахгүй бол одоо ингэж хэлж байгаа юм шүү дээ. Одоо эднэрээс харах юм бол одоо бидний одоо хэмжүүр тийм ээ одоо урт өргөн өндөр 3 хэмжүүрт нийгэмд юу орчинд бид нар амьдарч байгаа шүү дээ. Энэ бол бүр шал өөр хэмжүүрийн асуудал гэж хэлж байгаа байхгүй. Тэгэхээр бүр одоо бүр толгойд буухааргүй ийм муухай энэ авилгал өндөрт баригдсан. За энэ утгаараа бол ёстой тий аяйгүй муухай харагдаж байгаа байхгүй энэ чинь. Тэгэхээр нөгөө бид нар яг ер нь би бол хувьдаа энэ тусгаар тогтнол өөртөө амьд явахын төлөө зүтгэж байгаа энэ Украин хүмүүс тэгээ энэ улсыгаа муухай харагдуулж байгаа бүр энэ удаад тусмаа бүр аяйгүй тэр одоо улсаа удирж байгаа дээд одоо юуны хүмүүсийн хойрсон энэ асуудал дээр үүсэж байгаа авилгал энэ хоёр асуудлыг ялгаж салгаж бид нэр ойлгох ёстой гэж бодож байгаа. Тэгээд мэдээж бид нар яг энэ Орос улс гэдэг энэ одоо оролтоос ингээ харах юм бол өдийг хүртэл бид нар энэ Украиныг одоо талыг дэмжиж ингэж ярьж ирсэн маань бол ердөөсөө одоо буруу бол биш. Гэхдээ бид нар хүмүүст зөв мэдээлэл зөв одоо бодит байдал яаж очих ёстой гэвэл сайн муу талтайгаа ингээд ер нь очих ёстой. Тэгээ яг энэ момент дээр тэгээ ийм асуудал нь айгүй хэцүү уншихад айгүй хэцүү гэх юм. Ийм зүйл болж харагдаж байна. Тэгээ Японы сошиалд бас нэлээ газар авж байна. За мэрэгчлэнүүд бол мэдээж зурагтаар энэ төр бол бас арайч тийм хурц ярихгүй. Тэгвэл хоёр асуудал дээр эмзэглэж байна гэдгийг бол яг хэлж байгаа. Нэг нь бол юу гэхээр энэ авилгалын асуудал. Тэгээд энэ тусламж дэмжлэг яг энэ очих ёстой газараа очиж байгаа юм уу, үгүй юм уу? Энд тийм одоо бидний ойлгоход хэцүү тийм мах одоо юу юм тэр одоо эднэрээс бол ойлгоход тун хэцүү тийм ийм зүйл энд байна уугүй гэдэг асуудал. За эннээсээ болж олон улсын тусламж дэмжлэг одоо багасах тийм ээ. Ийм асуудал энэ бол эмзэглэл. Хоёрдугаарт гэвэл одоо энэ чигээр ингэж одоо тий шаварч зурглаж явж хагаад тэгээ одоо Украины газар нутгийг хэсгэлсэн барьсан ийм үр дүнтэй дуусах юм бол эргээд эн чинь дэлхийн одоо олон улсын арчлалыг одоо хамгаалж үлдэхэд бас айгүй одоо онцгүй зүйл болно л гэж яригдж байна л та. Одоо энэ хит баруунтангууд эднэр энэ муухай хүмүүс одоо муухай хүмүүс гэж дээ. Одоо хит баруунтангууд улс төрд төрж орох одоо бас магадлал айгүй өндөр үүсгэж магадгүй гэд ингэж эмзэглэж иймэрхүү яригдж байгаа. Энэ нөгөө юу хэлээд өгөөд гэж хүн бичиж байгаа над руу Путингийн хийсэн мэдээлэлний
Би Путин чинь сая юуны өмнө яг тэр нөгөө төлөөлөгчд эрэхийн өмнөх нь нэг актер мэдээлэл хийсэн шүү дээ. Тэгээд өчигдөр орой дахиад нэг мэдээлэл хийсэн маа. Тэр өмнөх мэдээллийг л сонирхож байх шиг байна. Юу гэсэнгүй ерөөхдөө шууд утгаар Европод занал хийсэн. Жишээлбэл юу гэсэн үг гэвэл ерөөхдөө Европыг энэ Трамптай хийж байгаа инхийн хэлэлцээнд саад болж гин гэж үзэж байна би. Хэрвээ одоо Европ бидэнтэй тулдахыг хүсэх юм бол би өнөөдөр эхлэхэд бэлэн байна. Гэхдээ нэг асуудал байна. Европ хэрвээ бидэнтэй дайн эхлүүлэе гэвэл миний бодлоор энэ нь ерөөсөө маш хурдан болоод өнгөрнө. Тэ эн чинь юу гэсэн үг вэ? Нөгөө л айлгадаг юмараа. Тэ хурдан болно гэдэг чинь бол айлгаж байгаа гэсэн. За тэгээд Украинд хийж байгаа миний одоо энэ өөрийнх нь тэр тусгай ажиллагаа нь энэ зүгээр л нэг одоо мэс засал хийж байгаа юм шиг тийм жижигхэн одоо худалчганд нугоо сайхны мэс засал хийж байгаа юм шиг. Энэ бол дайн биш. Хэрвээ Европ хүсэх юм бол би жинхэнэ одоо дайн хийгээ хэлэлцээ хийх хөнгө болох нөхцөл байдал үүснэ гэж хэлсэн ба. Тэр эвгүй мэдээлэл хийсэн. Нэгсэндээ цөмийн зэвсгээр л айлгсан гэсэн. За тэгээд энэ мэдээлэл гарсан. За өчигдөр олготон зэрэг өчигдөр орой гэв гинтхэн нөгөө нэг энэ яг саяын тэр нэг уулз өнөөдөр чинь хин чин Путин чинь энэ тэгхэр рүү явж байгаа юм бэ. За тэр өчигдрийнхөө юуны дараа уулзалтын дараа ерөөсөө юу ч юм ярихгүй байж жаад ерөөсөө аль тал нь тийм их актер мэдээлэл хийгээгүй шүү дээ. Зүгээр л яг нөгөө нэг бид нар юу яаж яана гэл тий нөгөө бид нар үр дүнтэй болсон одоо хэцүү хатуу болсон ч гэсэн ингээл нэг тиймэрхүү нөгөө юу гэдэг лээ жижүүрээ үг гэдэг лээ тийм үг хэлсэн. За тэгээд өчигдөр орой гів гинтхэн Путин юу гэж хэлсэн гэвэл одоо нөгөө нэг энэтхэгийн хэвлэл мэдээлэлд ярилцлага өгсөн байгаа. Одоо очихоос өмнө гэсэн. Тэгээд ерөөсөө юу гэж хэлсэн гэвэл Украинд би Донбассаас цэргээ гаргаал гэж хэлсэн тийм. Тэгээд Украиныг зөвшөөрөхгүй байгаа. Тэгээд эдгээр байлдъя гэдэг. Тэгээд би байлдаа. Тэгээд нөгөө ярианых нь өнгө нь бүр ингээд шал өөр болсон. Анхныхаа 22 оны 2 сарын 24-нд ярьжсэнээс өөр болсон ба. Дараа нь би тэрэггүй энэ Донбасс Новороссийск гэдэг имийг чөлөөлнө гэдэг байгаа шүү дээ. Хүний нутгийг өөрийнх нь гадраас чөлөөлөх гэдэг. Тэгээд эсвэл Украины цэргүүд өөрсдөө эндээс гарах ёстой, эсвэл би энийг цэргийн хүчээр барьж авна. Эзлэнэ. Чөлөөлнө. Эзлэн гэхгүй чөлөөлнө гэдэг. Уг нь айгу утга байхгүй бас. За тэгээд Америкийн нэгдсэн улс 28 ийм пункттэй 28 хэсэгтэй ийм төлөвлөгөө надад танилцуулсан. Энэ нь нөгөө л нэг тэр нөгөө Аляскт уулзсан одоо уулзсан Трамптай уулзсны дараах одоо суур бааз нь тэгээд энэ 4 хэсэг болгож одоо хуваасан байгаа. Тэгээд энийг одоо хэсэг болгон дээр нь бид нэр цаашаа багцлсан байгаа. Тэгээд хэсэг болгон дээр нь бид нэр цаашаа хэлэлцэнэ. За тэгээд яг энэ одоо хэсэг Америкийн нэгдсэн улсын өгсөн энэ юун дээр санал дээр бид нэр зөвшөөрөхгүй ч юм байгаа зөвшөөрөх юм байгаа. Гэтэ энэ маш их удаан одоо хугацааны юу байна тий ажиллагаа болно гэдгсэн. За тэгээ G8-д манайх буцаж орж ирэхгүй. За ингээд яг түрүүчиг шиг нөгөө тий Трамп болохоор ингээд эвлэрүүлэх гээд хичээгээд Европод юу саад болоод байна. Би бол өөрөөхөө байна гэсэн. Ийм мэдээлэл хийсэн байгаа шүү. Хоёр нэг нь тэр уулзалтын өмнөх, уулзалтын дараах. За ингээд өөр онцгийн сонин юм байхгүй бол энэ 7 хоногийнхаа дараа яриаг дуусгахгүй тий. Тэгээд асуулт юу вэ? Дараасаа нөө орой минь энэ КК гэдэг хүнийг дуудсан гарч ирэхгүй байна. Дараа асуулт яриа юм бай юу вэ?